SIM карта сэргээх гэж салбар ордог цаг нэгэнд ард хоцорчээ. Танд Mobicom application байхдаа хормын дотор дугаараа eSIM-ээр сэргээн авах боломжтой. Эхлээд Mobicom application-ы SIM сэргээх хэсэг рүү орно. Утасны дугаар хэсэгт өөрийн дугаараа оруулаад SIM картын төрөл хэсгээс eSIM-ийг сонгон үргэлжлүүлэх дарна. Байгууллагын бүртгэлтэй болон 18 нас хүрээгүй хэрэглэгчид онлайнаар SIM сэргээх боломжгүй. Дараа нь таны утас eSIM дэмждэг эсхийг шалгаад өөрийн утасны маркаа сонгон үргэлжлүүлнэ. Таны дугаарт бүртгэлтэй мэйл хаяг 6 оронтой баталгаажуулах код очих ба та 1 минутын дотор кодыг оруулан баталгаажуулалтын өөрийгөө танин баталгаажуулах хэсэг рүү шилжинэ. Та e-Mongolia баталгаажуулалт болон царай танин баталгаажуулах хоёр төрлийн сонголтоос хийх боломжтой. e-Mongolia баталгаажуулалт хийх бол эхлээд өөрийн регистрийн дугаарыг оруулна. Та өөрийн дугаарт мессеж илгээх болон e-Mongolia application руу баталгаажуулах код авах сонголтоос сонгоно. Таны утасны дугаар байхгүй бол e-Mongolia мэдээлэл хэсгийг сонгохыг зөвлөж байна. Тань дээрх 6 оронтой кодыг оруулан баталгаажуулалт хийнэ. Дараагийн сонголт бол царайгаа таниулан баталгаажуулалт хийх. Царай танин баталгаажуулах хэсэг рүү орж камера нээж өөрийн царайг амжилттай таниулснаар баталгаажуулалт хийгдэнэ. Дээрх хоёр баталгаажуулалтын аль нэгийг сонгон амжилттай болсны дараа төлбөрийн хэсэг гарч ирэх ба нотын баримт авах хэлбэрээ сонгон нотын баримт авах имэйл хаягаа оруулан үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх хэсгийг чеклээд үргэлжлүүлнэ. Хамгийн сүүлд төлбөр төлөх хэсэг гарч ирэх ба та MonPay болон банкны аппликейшнаар дамжуулан төлбөр төлснөөр таны мэйл хаягт eSIM бүхий QR код илгээгдэх юм. SIM сэргээх ийм л амархан.